За сайн байцгаана уу. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр би нэг зүйлийн талаар ярих гэсэн юм аа. За тэр нь юу вэ гэхээр одоо энэ үүл буудах буюу үүлэнд нөлөөлөх гэж энэ ажлыг одоо би олон жил эсэргүүцэж байгаа. Ичж байгаа, тэмцэж байгаа ийм хүн байгаамаа. Үүний учир нь гэхээр одоо яагаад тэгэд байна вэ гэхээр үүлэнд одоо нөлөөлнө гэдэг нь одоо байгалыг одоо байгалаар нь байлгахгүй, жамыг одоо жамын ёсоор нь байлгахгүй, борхоорыг жамаар нь оруулахгүй ингэж байгаа ийм үйл ажиллагаа тийм учраас энэ нь бол эргээд сөрөг үр дагавартай байдаг гэж. Тийм үг гэдэг чинь нэг одоо байгаль хариугаа бол хитгэн хүчтэй авдаг. Байгаль. Яг тэгэхээр байгаль өөрөө цаана амьтай байна шүү дээ. Амьтай байна гэдэг чинь амьдралтай байна. Амьдралтай байна гэсэн чинь биетэй байна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ байгалийн үзэгдлүүдийн цаана, байгалийн энэ хүчин зүйлүүдийн цаана бол биет зүйл, бодгол арьждаг. Ингэж одоо манай энэ Ведийн ном судрууд өгүүлсэн байдаг. Бүгдийг хариуцсан одоо мурхтууд байдаг, тэнгэрүүд байдаг. Бүх хүчнүүдийг нь байгалийн үзэгдлүүдийг эднийг хариуцсан тэнгэр мурхтууд байдаг. Тийм учраас энэ одоо байгалийн зүй тогтвол одоо энэ цаана оюун ухаантай байдгалууд хаана одоо хэдий хэмжээний бороо оруулах уу, хаана хэдий хэмжээний салхи шууруулах уу, хаана хэдий хэмжээний цас оруулах уу гэдгийг бүгдийг ингээд тооцоолцсон ийм оюун ухаантай байдгалууд байгаад байгаа байхгүй юу. Гэтэл тэрийг эсэргүүцээд тэр нь болохоор яагаад тэгж яана гэхээр эн чинь одоо тэрийг одоо хүртэх ёстойгоо хүртэж байгаа байхгүй юу. Одоо өөрөөр хэлбэл их өргөлт цахилгаан сайн өргөсөн ч гэдэг их буян ном сайн хийсэн тийм газар, тийм хүмүүс бүхий тийм газарт бол хурна борон сайхан ордог. Одоо хор борон цагтаа ордог, өвс ногоон сайхан ургадаг ийм байдаг. Дулаахан байдаг ч гэдэм. Гэтэл тийм зохистой юмыг одоо үйлдээгүү, тийм буяныг үйлдээгүү мөртлөө тийм өксөд байхаараа тэр нь боломжгүй байдаг юм шүү дээ. Өөрөөр авах ёсгүй юм авах гэж дайрна гэдэг чинь нэг өсөндөө шийтгэл амснаа гэсэн үг шүү дээ нэг өсөндөө Мөнгөний төлөөгөө байж дэлгүүрээс юм авах гэдэг бид нар шийтгэл амсан шүү дээ тийм үстэй. Яг тэр шиг бид нар буянаа хийгээгүй мөртлөө юм авах гэдэг яна гэсэн үг шүү дээ энэ бол. Тийм ч учраас одоо энэ байгалийн гамшигыг эсэргүүцний одоо ингэж эсэргүүцэж нэгсэндээ эсэргүүцж үйл бодож байна гэдэг чинь эсэргүүцэж байгаа гэсэн үг шүү дээ. Энийний улмаас байгалийн гамшигт үүсгэл маш их болж байна тийм. Эхлээ гам болдог байсан. Сүүлдээ одоо шорон шуурга болдог болсон тийм. Одоо сүүлдээ бол зундаа зас ордог боллоо. Зундаа мөндөр ордог боллоо тийм. А зарим газараа зундаа бол маш одоо аимшигтай бүр хангаа газар тийм одоо угаалж гэдэг тийм говьд болдог асар том тийм аимшигтай шуурга болж байна. Тийм. Ийм аимшигтай ийм гамшигтай үзэгдлүүд үүсэж байна. Энэ бол бидний мунхаас болж тэгж байгаа маа. Хамгийн чухал нь бидний мунхаас болж. Өөртөө сайн дураар, өөртөө хүсэл тааллаар байгалыг захирах гэж оролдож байгаагийн сөрөг үр дагавар байна шүү дээ. Тэ. Тэгээд одоо дээр үед бол одоо бол нэг сайндаа нэг өдөр юм уу хоёр өдөр бороо ордог болсон тий хамгийн сайндаа шүү дээ тий өдөр хагас ч юм уу ингэж. Тэгэхэд дээр үед чи яаж ордог байсан 7 хоног тий 10 хоног ч байд юм уу 5 хоног маш олон хоногор ингэж бороо өсөж ордог байсан. Сүүлдээ нэг галт үлэх төлшгүй болдог байсан тий аргал төлшгүй болдог байсан. Тэгж ордог байсан. Яг жамаар орж исэн үед. Тэгээд тэр жамаар орохоос байсноос хойш яасан бороо хааныг орно хааныг орохдоо бол богинохон ордог. Орхоос өмнө бөөн шорон шуурга болдог. Тэ ийм аюултай болчиход байна. Энэ бол юунаас болоод байна гэхээр бидний одоо буруутай үйлдэлс болоод байна. Тэнгэрт одоо ямар нэгэн удирдах тэнгэрийн одоо энэ хүчнүүдийг байгалийн үзэгдлийг удирддаг ийм хүчин одоо ухаантай байдаг гэдгийг одоо үл хөлөөн зөвшөөрч тэ өөрсдөө л одоо цорын ганц одоо ухаалаг байдгалууд гэж ойлгодог энэ хүмүүсийн тэнэг буруу үйлдэлээс болоод ийм байгалийн гамшигт үзэгдлүүд бий болоод байна. Тийм учраас бид нар энийг таслан зогсоох хэрэгтэй. Зүгээр зогсоочих хэрэгтэй байхгүй юу? Ойлгох хэрэгтэй, шууд хайчих хэрэгтэй. Тэгэхдээ л ерөөсөө байгаль одоо жамаараа эргээд нэг 100 ямар хуу болдог байсан, намар ямар хуу болдог байсан, хавар ямар хуу болдог байсан. Тэр байдлаараа л болдог болчихно. Одоо бол ингээд хавар дүнгэж эхлээд л те дүнгэж хавар одоо дүнгэж болоод эхлэнгүүт л үйл бодоод эхэлчихнэ. Тэнгүүт хавар жамаараа болохоо байлаа. 100 одоо 100 шиг биш болоод намар шиг биш болчихж байгаа байхгүй юу? Ингээд гурван уйлрлаа бид нар өөрсдийнхөө үйлдэлээр байхгүй болгочтой.
Энэ бол Монголын аргагүй авидия гэж. За тэгвэл энэ тухай одоо энэ эртний ариун ном судар Бхагавад Гита гэдэг энэ судар дээр ингэж өгүүлсэн байдаг. Одоо Ведийн одоо энэ ном судрууд явах манлаа энэ Бхагавад Гита судар. Бхагаван гэдэг нь болохоор Бурхны дээд байдгаал гэсэн үг. Бурхны дээд байдгаал, дээд байдгаал. Гита гэдэг нь дууллаа гэсэн үг. Энэ ном судар дээр бол тайлбарласан байна. Энэ ном дээр юу гэж тайлбарласан байна вэ гэхээр энэ номын одоо 3 дугаар бүлгийн 11 дугаар шүлэг дээр ингэж бичсэн байна. 3 дугаар бүлгийн 11 дугаар шүлгэнд за би уншаад өгье. Дахлаг өргөл үйлдэн захиулсан тэнгэрүүдийн таашаалыг хангаж чадах аваас тэд мөн та нарыг баясгах болно. Дахлаг өргөл үйлдээд тэнгэрүүдийг одоо таашаалыг хангаж чадах юм бол тэд нар та нарыг баясгах болно гэж. Ийхүү хүмүүс хийгээд сахиулсан тэнгэрүүд нь харилцсан хамтарсны ачаар бүх нийтээрээ төвшин жаргалтай амьдрах болно гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар яах ёстой байх нь? Дахлаг хийх ёстой байх нь. Үйл буудах биш, дахлаг өргөл хийх ёстой байх нь шүү дээ. Тэгэх юм бол одоо харилцсан ингэж хамтарсны хүчээр яах вэ? Тэр хүмүүс чад жаргалтай тэнгэрүүд баяртай байдаг байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл дахлаг өргөл хийнэ гэдэг чинь тэнгэрүүдийг баясгадаг ийм үйл ажиллагаа байх нь шүү дээ. За дараагийн 12 дугаар шүлгэн дээр нь юу гэсэн байна гэхээр амьдралын шаардлагатай бүхнийг хариуцсан сахиулсан тэнгэрүүд нь дахлаг өргөлөөс ханамж авснаар та бүхнийг хэрэгцээтэй бүгдээр ханганаа. Өөрөөр хэлбэл дэлгүүрт ороод бид нэр одоо мөнгө өгөөд тэр авсан одоо төлсөн мөнгөндөө тааруулж юм авдаг шүү дээ. Яг тэр шиг бид нар тэнгэрт юм өргөж штэ. Тэнгэрт юм өргөж тэрнийхээ хариу бид нар одоо бороо урыг одоо өшөө мөнгө санхүү өөр юу гэдэг тийм юмыг авдаг байх нь. Зүгээр тэр санамсаргүй байдлаар дээрээс ороод ирдэг юм биш байх нь шүү дээ. Харин урьдын сахиулсан тэнгэрүүдэд өргөлгүйгээр энэхүү өглөгөөс хуваалцсан таашаад ханамж эдлэх хэн бүхэн мэдээжийн хэрэг хулгайч гэдэг нь эргэлзээгүй хэрэгэ гэж. Гэтэл нөгөө тэнгэрүүд юм өргөхгүйгээр нөгөө шууд одоо нөгөө дэлгүүрийн имийг дээр нь цавах гэж байгаа Одоо байглаас үүлнээс тэр хуурын бороог нэг авах гэж ингэж оролдож байгаа. Энэ оролдлого бол хулгай болно гэж хэлж байна шүү дээ. Хулгай хийсэн хүн яах вэ? Шийтгүүлэн тийм үү? Дэлгүүрээс мөнгө төлөхгүйгээр баах юм аваад гарчих юм бол тэр хүн шийтгүүлэн шүү дээ. Тэрүүн шиг бид нэр одоо тэр тахилга өргөл хийлгүүгээр одоо энэ бороо хуурыг ингэж эзэмших гэж ингэж оролдоод үйл бодоод байна гэдэг чинь шийтгэл амснаа гэсэн үг. Шийтгэл нь яаж ирж байна? Байгалийн хамжгаар ирж байгаа байхгүй. Байгалийн хамжгаар. Тэгэхээр нэг хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн буруу мунхан үйлээс болоод үе төмөн амь навтан гол ингээд тэр зовлонгийн амсах болчиход байгаа байхгүй. Зөвхөн тэр хүмүүстээр ирдэг бол хамаа алга. Дугаа яжиж болох нь шүү дээ. Тэгтэл тэрнээс чинь болоод үе төмөн амтан хүмүүс адгуус амьтад мал ургамал байгаль дэлхий өөрөө ингээд зовлон амсаад байна. Энэ чинь мунхын аргаас болоод байгаа юм аа. Гэдгийг бид нар мэдэх ёстой. Тэгээд буруу үйлээ зогсоох ёстой. Дээрмээ зогсоох ёстой, улгаагаас зогсоох ёстой байна шүү дээ. Тэгэх юм бол тэр амар тайван элбэг дэлбэг байдал чинь ирнэ гэж. За тэгвэл энэ 14-р шүлэгт нь 3-р бүлгийн 14-р шүлэгт бороо яагаад ордог юм бэ гэдэг энэ тайлбар нь байж байгаа. За 14-р шүлэг. Бүхий л амьд бие махбодууд нь өөрсдийгөө үр тариагаар тэжээн итгэдэг. Харин үр тарианд бороо орж чи өгсөн газрын хөрснөөс ургадаг гэж юм. Бороо нь дахилга үйлснээр ордог. Харин дахилга нь өөрт оноогдсон үүргийн биелүүлэх үйлээс л төрөн ордог гэж. За бүгд амьтангууд бол үр тариагаар тэжээгддэг тийм. А тэгвэл үр тариа борооноос чийг авч ургадаг. Тэгвэл бороо нь юунаас үүсдэг вэ гэхээр бороо нь дахилга үйлснээр ордог гэж хэлж шүү дээ. Түрүүний шүлгэн дээр чарсан шүү дээ 11-р шүлгэн дээр тийм. Дахилга үйлснээр бол тэнгэрүүд баяртай болоод тэгээд баяртай болсон учраас хүмүүсийг одоо хэрэгтэй болгоноор нь хангадаг гэж. Тэгэхээр бид нар бол үйл буудах биш дахилга өргөл хийх ёстой. Нэг хоёрдугаарт дахилга нь өөрт оноогдсон үүргээ биелүүлэхээс төрдөг гэж байна. Тэгэхээр нэгдүгээр дахилгааг үйлдэх нь хоёр дахь нь бол хүн болгон өөрт оноогдсон үүргүүдийн төгс төгөлдөр хичээл чармаалттай биелүүлэх юм бол тэнгэрүүд баярлдаг байх нь. Бороо хор ордог байх нь шүү дээ. Ингээд л одоо нөгөө бидний үсэж байгаа тэр сайхан одоо хур бороо цагтаа ороод өвс ногоо сайхан цагтаа ургаад тэгээ нэг цагтаа одоо зуны цагтууд дулаан байх хэрэгтэй тийм дулаан сайхан бороо ордог болоод бүх юм ингээд амгалан тайван сайхан ийм болох боломж нь бүртгэх нь шүү дээ. Тийм учраас миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр энэ одоо үйл нөлөөлөх буюу үйл буудах ажлаа
зогсоогооч. Энийг бол даруй дүргэн зогсоох хэрэгтэй. Зүгээр л байгальд нь татгал орхиж байгаа. Ягаад тэгэхээр энэ чи хариуцсан, аль үжээ хариуцсан тэнгэрүүд, девата, борхтууд нь байж чаддаг. Одоо жишээ нь хур хариуцсан бурхан хурмас тэнгэр Индра гэдээ байж гин, нарны бурхан Сурья гэдээ байж гин тий. За тэгээд усны бурхан Варуна гэдээ байж гин, салхины бурхан Ваю гэдээ байж гин. Бүгд ингээд хариуцсан тэнгэрүүд байж байдаг. Бид нар бүгдээрээ одоо ажиллаа хийж байгаа. Гэтэл ажиллаа ингээ юм хийж итэл дундуур нь ингээ хүмүүс ингээд ороод авах ёсгүй одоо газар нь юм авах гээд ингээд дайраад ахаар чинь тэнд одоо байгалийн ам шиг шийтгэл тийм юм бол хэрхэн ойлгомжтой асуудал тий. За юм байна. За ингээд энэ одоо миний одоо энэ бичлэгийг үзсэн одоо энэ шийдвэр гаргахын төвшний хүмүүс байдаг бол одоо өөрийнхөө үйл ажиллагаанд одоо миний хэлсэн санааг авч хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна. За та бүхэнд баярлалаа.